Энэ бяцхан охин руу түр анхаарлаа хандуулъя. Хамзаатаа зургаа даруусны дараа түүний чихэнд нэгэн зүйлийг шивнэж хэлв. Эхэндээ тэд хөгжилтэй зүйлийн талаар ярьж байх шиг харагдсан. Гэхдээ удалгүй бүх зүйл буруугаар эргэв. Энэ охин үзэгчд дотор хүүхдүүдийн сууж байсан игнэнд сууж байсан. Тэр бол өмчин. Төгсгөлтөнд дахиад нэг зүйлийг шивнэж хэлв. Хамзаат түүнийг тайвшруулахыг хичээж байлаа. Тэр тайзнаас буухдаа өөрийнхөө нулимсыг бусдаас нууж байв. Энэ зүйл үгээр дууссангүй. Эхэндээ Хамзаат дайжгүй харагдаж байлаа. Удалгүй түүний нүд нулимсаар дүүрч эхлэв. Үзэгчдийн өмнө тэр биеэ барихыг маш их хичээж байсан ч тэр үнэхээр чадсангүй. Тэр өөртөөгөө тэмцэлдэж байв. Түүний нүдийг түнэр харахгүй бүрхсэн мэт нүднээс нь нулимс урсахгүй тулд тэр хамаг чадаараа л барьж байлаа. Чөтгөр шиг хүчтэй тулаанчийг юу ингэж шимшрүүлж орхив. Бүх түүхийн туршид ердөө ганцхан зүйл энэ залууг ямар ч хүчгүй болгосон байдаг. Энэ бол дайн. Би ийм тулаанчийг амьдралдаа харж байгаагүй. Би түүн шиг галзуу тулаанчийг харж байсан удаагүй. Хамзаат бол хараал идмэр тулаанч. Тэр зүгээр л байгалийн хуулийг зөрчиж тулалддаг. Түүний гарал үсэд хүртэл эвгүй газраас гаралтай гэж боддоо. Чичен. Энэ бол чичен хараал идэмрүүдээ. Миний ногтод цус хэрэгтэй байна. Би төрсэн цагаас ихтэй л өөрийнхөө дотор нэг онцгой зүйл байгааг мэдэрдэг байсан. Би үүнийг хүмүүст үзүүлэх боломжийг хайж олохыг хичээсэн. Хэрвээ чи нэг зүйлийн оргилд гарахаар тэмүүлж байгаа бол өөр зүйлд сатаарах ямар ч шаардлагагүй. Хараал идмэр гэж чи иймэрхүү амьдралын талаар юу ч мэдэхгүй. Чи энэ зүйлийн тухай мэдэхгүй. Чи бол миний өлөгчин. Энэ залуу зүгээр авраг болохын тулд бэлтгэл хийдэггүй. Тэр бүх цаг үеийн шилтгэн байхын тулд бэлтгэл хийдэг. Түүх эхлэхийн өмнө нэгэн бүсгүй маш их өсөж ядарсан байв. Тийм ээ, энэ хүн бол Хамзаатын ээж. Тэр үргэлжил бидний тухай боддог. Би жоохон байхдаа тэр яагаад бидэнд өөрийнхөө хоолыг өгöd байгааг ойлгодгүй байсан. Тэр бүгд идээд цацсны дараа үлдсэн багын эсгээр л өөрөө хоололдог байсан. Чичен улсын хотын төвийн гадаах хашаан дээр юу гэж бичсэн байдаг гэж. Тийм ээ, тамд тавтай морил. Тийм ээ, энэ бол дайн. Оросын эсрэг дайны үед бүгд л дайны эсрэг байсан. Чичений дайн 1994 онд анх эхэлснээс хойш Хамзаат тун удалгүй төрсөн байдаг. Хамзаатын хүүхэд нас бүхэлдээ л дайн дажин дунд өнгөрсөн гэсэн үг. Яагаад энэ зүйл ихснийг би мэдэхгүй. Гэхдээ энэ зүйл олон хүнийг хороосон, бас олон хүн амар тайван амьдарч чадаагүй. Удалгүй Путин ерөнхийлөгч болсны дараа тэр Ахмад Кадировыг Чечений ерөнхийлөгчөөр томолсон байдаг. Үүний дараагаар дайн дуусах тийшээ чиглэсэн байдаг. Гэсэн ч хизээч дайн Хамзаатаас холдсонгүй. Энэ бүх зүйлийг би өсөж тойрнош байхдаа өөрийн нүдээр харсан. Тийм үнэхээр хэцүү байсан. Заримдаа ямар нэгэн зүйл миний дотор болохгүй байгаа мэт. Маш ихээр бухимдаж өөрийгөө удирдах чадхаа байж. Тэр өөрийнхөө сэтгэл зүг удирдахын тулд үнэндээ л хамаг хүч чадлаа бардаг байсан. Түүнийг зөв замд нь үлдээх хэрэгтэй байлаа. Хэрвээ миний том ах байгаагүй бол би шоронд ч юм уу эсвэл айл нэг газар л явж байгаа. Яагаад эдийг асууж болох вэ? Учир нь би заримдаа аратан болж хуурдаг, хэн нэгэн намайг зогсоох хэрэгтэй байдаг. Тэр барилдаа нэг сонгож хичээлж эхэлсэн байдаг. Би зүгээр л барилддаг байлаа. Учир нь ах маань намайг хаашаал бол хаашаа шидчихэн. Хэрвээ тосгонд боксч байвал би харах дуртай байлаа. Ах маань намайг өрсөлдүүлэх дуртай байсан. Хамзаат үнэхээр гайхалтай чадварлаг бүх болж байсан. Удалгүй Чичен дахин нэг цогцолтонд өртөв. Бөмбөг Чичен улсын нийслэлд унсан бөгөөд одоогийн байдлаар 14 хүн амнасаа алдсан тогтоогдоод байна. Путин Кадировын хүү Хамзааттай уулзаж байгаа харагдав. Түүнд түүний аав ямар чадварлаг ир байсан талаар тайлбарлаж байлаа. Тэр яг л аав. Энэ хүн Хамзаатын амьдрал том байр суурийг эзэлдэг. Бид тэр хэсэгт очих арай болоогүй. Тэр Рамзамтай уулзахын өмнө их нутгаасаа холдож шивэд рүү цагаачилсан байдаг. Миний ахын даль хэдий ирчихсэн байсан. Тэгээд намайг үргэлж энд эрхийг гуйна. Учир нь бид хамаагүй дээр амьдрна гэж. Тийм ээ, тэгээд удалгүй бидний дүлдэх шийдвэрийг гаргаж байсан. Түүний ах Хамзаатыг шууны аж ахуй үйлдвэрт зуучлав. Тийм ээ, бид гэр бүлээрээ амьдарч эхэлсэн. Ээж ах トゥ гэдэл бүгд ижилхэн орон сууцнд амьдарцгаана. Өглөө болгон би ажилдаа явахын өмнө босч гүйж бэлтгэл хийдэг байлаа. Тэр үед хажуугаар том жижиг гой байшингууд өнгөрүүдэл. Тийм ээ, ээж маань үнээс болж хямардаг байлаа. Учир нь тэр шивэдээр ярьж чадахгүй. Түүнд найз нөхөд гэж байхгүй. Би үргэлж мөнгө олох талаар л боддог байсан. Учир нь ээжигээ баярлуулахыг л хүсдэг байлаа. Тэгвэл энэ асуултын хариулт юу байсан гэж тэр бол Конор Макгрегор. Би түүний тулааныг үзсэн. Тэр аал дотоод тулалдах үед би бодсон. Тэр маш их мөнгө олж байхад яагаад би чадахгүй гэж. Би сэтгэл зүгээр хамаагүй түүнээс илүү, бас түүнээс илүү том залуу. Тухайн үед би түүнийг тастаа таях хэмжээний сэтгэл зүйн хүчтэй байсан.
Би өөртөө бүрэн итгэлтэй Гэхдээ байсан. хүн бүр түүний шийдвэрт сэтгэл хангалуун байсангүй. Түүний ах Хамзатыг тогтмол баталгаатай ажиллаа хийхийг шаарддаг байлаа. Танд чин үнэнчээр итгэдэг хэн нэгэн байдаг уу? Жишээ нь таныг спортын том амжилт гаргана гэж. Миний ээж. За тэгэхээр хэрвээ танд миний бэлтгэсэн бичлэг таалагдж байгаа бол та яг одоо энэ доор байрлах subscribe товчон дээр дараарай. Subscribe товчон дээр дарах таны шалтгаан юу вэ гэхээр таны үзэх дуртай Conor McGregor, Khabib Nurmagomedov, Jon Jones гэх дэлхийд алдартай тулгаанчдын даалгаар энэ суугт жинхэнэ хүүрэн мөнгүүлэн ягаад гэвэл энэ бол холимог дулааны чиглэлээр контент бэлтгэдэг ганцхан монгол сууг. Subscribe товчон дээр дарах нь бол таны хувьд 2 секундын ажил. Харин энэ бичлэгийг бэлтгэж байгаа миний хувьд бол маш ач холбогдолтой зүйл юм шүү гэдгийг та ойлгоорой. Ингээд бичлэгтээ иргэн орыг баярлалаа. Харамсалтай сонсогдож байгаа ч зарим нь ээжигээ алдсан байдаг. Гэхдээ үргэлж санаж авцаагаараа бүх ээжүүд л хүүхдүүдтэй бүрэн итгэдэг юм шүү. Ээж минь үргэлж надад итгэдэг ах маань спортоо орхиод ажил олж хий гэж хэлэх үед ээж минь чи тулаанч болмоор байвал гарч бэлтгэлээ хий тэгээд хүссэндээ хүргэж хэлдэг байсан. Эхний жилийн бэлтгэл ямархуу болж байсан бэ? Би зааланд очиж бэлдээд ядарсан үедээ тэнд унтдаг байлаа. 4-5 өдөрч болохгүй байна. Чи зааланд унтдаг байсан гэж хэлдэж штэ. Үнэхээр тэнд унтах нь таатай байдаг гэсэн үг үү? Би тэнд 3 жил амьдарсан. 3 жилээ тийм ээ. Би маш их өсөглөн байсан. Хин нэгэн болохын тулд. Энэ миний амьдардаг байсан өөрөө хүмүүс намайг зааланд амьдардаг гэж даажглана. Гэхдээ би үнэхээр амьдардаг байсан. Чи ганцаараа зааланд амьдардаг хичээлэгч байсан гэж юу? Тийм ээ. Цор ганцаараа. Заримдаа зааланд хинч ирэхгүй би бүр цор ганцаараа 4-5 сарч болдог байлаа. Энэ жижиг өрөөндөө унтна. Заримдаа галзуу зүйлүүл төсөөлж бодно. Заримдаа шүн дунд шууд босоод мишоко нүдэж эхэлнэ. Тэмээ өөрийгөө удирдах жоохон асуудалтай байсан. Би анх удаа түүнийг хараад л энэ залуу ямар нэгэн зүйлийг хийж чадах юм байна гэж шууд мэдэрсэн. Учир нь түүнийг яаж бэлтгэл хийж байгааг харсан. Зүгээр л онцгой мангас. Хэдл бол хитэн цагаар хөвтөө бас босоо бэлтгэл хийн. Тэр үед л би энэ залуу авраг болох нь гарцаагүй гэж хэлсэн. Маш олон хүн надад түүнийг битгий бэлтгэлээр шахаарай. Түүнтэй битгий муухай харьцаарай гэдэл. Гэхдээ чи ганцхан ширхэг галын цог харсан бол түүн дээр ус асгах хэрэггүй. Харин чи түүн рүү бензин цацах хэрэгтэй. Тэгээд түүнийг асар том төмөр болгох хэрэгтэй. Тулааны спортоор хичээлэгчийн сонирхолтой залуус нааша түр анхаарлаа хандуулаарай. 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй боксинг, Red Dance Club та бүхний өмнөх үүд хаалгаа нээлттэйгээр та бүхний халуун дотноор хүлээж авахд бэлэн байна. Уг холбоонд хичээлж байгаа залуус зүүн Азийн наадам болон улсын аварга шалгаруулах, за мөн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнээс ер нь бүх л медалийг төвлөдөг юм байна. Ингээ та бүхэн боксын спортоор хичээлхийг хүсвэл Red Dance Club-ыг зориорой. Би олон газараар явж тулаанчдын бэлтгэл хардаг байлаа. Энэ залуугийн бензин хизээш дуустдаггүй. Хагас хүн, хагас робот. Тэр байглаасаа л төрөмгийн амтан энэ хүү олон ч удаа бүгдийг гайхшруулж байсан. Best MMA athletes across all of China and giving them scholarships to train. And Liang Na is one of them. Here we go. She was Чи 6 сарын өмнө эхэлж байсан. Гэтэл одоо чи 4 тэг гисэн амжилттай болчихлоо. Энэ бол үнэхээр бодтой гэдгийг би хэлье. Би энэ гариг дээр хамгийн галзуу амтантай хамт зогсож байна. Харин UFC холбоод хүнийг анзаарахгүй байж үнэхээр чадсангүй. Тэр үнэндээ бүгдийг л сүдийг хараатан. Khamzat Chimaev, an exciting fighter, an exciting debut. Би бүхэл бүтэн амьдралынхаа туршид хизээч ийм зүйл хаарж байгаагүйгээ боддоо. За ямар шохон зүйл мэдэрч байна. Ганган зүйл мэдэрч байна. Би дараа 7 хоног дахиад тулалдмаар байна. And straight away shoots in. Big hammer fist here. Oh, beautiful big blows here. That might be it. There he goes. Stop. Khamzat Chimaev has the quickest turnaround victory in UFC history. Энэ хүү зүгээр л 7 хоног бүр тулаан хийх гэж улаарч байна. Тэр тоглоогүй. Би өдөрт 10 тулаан хийсэн ч чадна. Тэр олон тулаан хийсэн ч жинхэнэ хүнд гартаа арай тулж амжаагүй байна. Би бол тэрний бодож байгаагаас өөр хүн. Та нарт харуулах болно. Тэр зүгээр л юу хийх ёстойгоо л хийлээ. Тийм ээ, түүнд эргэлзэх зүйл юу ч алга. Энэ залуу удахгүй хүссэн чинтэй хаанчлах нь ойлгомжтой болоод байна. I can't wait to see that motherfucker fight again. Can you fight again tomorrow? Тийм ээ, би түүний тулааныг харахыг бас үнэхээр их хүсэж байна. Яагаад гэдгийг мэдэхгүй юм. Одоо алдартай болсон мэдрэмж авч байна үннийг хэлэхэд. Үннийг хэлэхэд нэх алдартай болох гэж яраад байгаа юм алга. Гэхдээ олж авч байгаа мөнгөндөө сэтгэл хангалуун байна.
Нэг зүйл нэмж хэлэхэд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч авга эгч минь бурхан болсон. Өмнө нь би ээждээ их мөнгө олж өгнө гэж хэлж байсан. Тэр зүгээр дэ хүмүн бүх зүйл сайхан болно гэж хэлдэг байсан. Би дахиад муу зүйл болохыг хүлээн зөвшөөрж үнэхээр чадахгүй байна. Хамзат өнөөдөр бэлтгэл дээр ирсэнгүй юу? Энд чинь юу болоод байна? Тэрний найз над руу залгаад Хамзат юу ч ярихаа болчихлоо гэж хэлсэн. Тэр ковидоос болж эмнэлэгт хүндхэн байдалтай 2 ч удаа ирсэн. Би өчигдөр жоохон онцгой мэдээ UFC руу илгээсэн. Бид бол тэрний ганц ард тал. Бидэнд хийж чадах зүйл юу ч байгаагүй. Тэр бүр цусаар ханиалгаж байсан. Тэр нөхөр бэлтгэлээ хийхэд зогсоож болохол байсан. Эмч намайг дуудаад чи хорт хавдартай болсон байж магадгүй гэж хэлсэн. Тэр үүнийг одоо дуусгах санал тавьсан. Манай гэр бүл юу гэж хэлснийг мэдэхгүй юм. Хүмүүст бас юу хийснийг сайн мэдэхгүй юм. Тийм учраас зодог тайлах талаар бодож эхэлсэн. Гэхдээ нэг нь чичээн онцгой нэг нь түүнийг зодог тайлахыг зөвшөөрсөнгүй. Баггүй хугацаанд хүчтэй байсан Рамзан Кадиров өөрийнхөө эргэн тойронд байгаа зүйлээр өөрийгөө хөгжүүлдэг. Бүгд түүн дээр зочлно. Боксчин, тулаанч, жүжигчин. Төрсөн өдрийн мэнд ноён ерөнхийлөгчөө. Тэр Хамзатыг зодог тайлах талаар мэдмэгцээ шууд уцаа шүүрж авсан. Тэр над руу залгаад юу болсон талаар асуусан. Би түүнд хавдартай болсон байж магадгүй тухай хэлсэн. Тэр үгүй тийм байх учиргүй хүрээдэр би чамаа туслая гэсэн. Харин чи буцаа торлуу орно гэж амал. Би түүнд тгий өгшин хамтдаа хийцгээгээд харьсан юм. Би их орондоо эргээд очиход тэр маш туршлагатай эмчийг дуудаж авчирсан. Тэд энэ хавдар биш ковид гэдгийг шууд хэлсэн. Тэр надад маш их тусалсан. 3-7 хоногийн дараа эмчилгээ хийлгэсэн. Би минь түүний дараа огцом сайжирч хэлсэн юм. Удалгүй сошиал ертөнцид Хамзат болон Кадиров нарын спарринг хийж байгаа бичлэг тархаж эхлэв. Энэ бичлэг дэлхийд даяар бүх хүмүүсийн анхаарлын төв шууд орж гэлсэн байдаг. Хүн болгон Хамзатын инээж байгааг хараад түүний бие сайжирч байгааг мэдээд хөгжөөн дэмжигчдийн дунд хүлээлт үүсч эхлэв. Kamaru Usman Хамзаттай учирч байсан хамгийн аюултай өрсөлдөгчдийн нэг, бүх цаг үеийн гайхалтай аваргуудын нэг. Тэр түүн дээр очихоос өмнө нэгэн даалгаврыг биелүүлэх хэрэгтэй байсан. He seemed very excited. He said it's the leech versus the wolf. Let's see who eats who. What is your response to that? Би түүнийг шууд залгина. You're not good enough. There's a million other people with the same stuff. You really think you're different, man? You must be kidding. Think probable, you're irresponsible. Too many obstacles. You gotta stop it, yo. You gotta take it slow. You can't be a pro. Don't waste your time no more. Who the fuck are you to tell me what to do? I don't give a damn if you say you disapprove. I'm gonna make my move. I'm gonna make it soon. And I'll do it cuz Хамзат буцаад байр сууриа дайжгүй сэргэж чадав. Харин түүний эсрэг талд нэгэн залуугийн карьер нуран унж байв. Darren Till. Энэ цаг үеэс хэдэн жилийн өмнө Darren Till UFC холбоон жинхэнэ төмөр тавьж байв. Тэр тайран үүлгийн эсрэг бүсний тулаанд ялагдаж хүлээснээс хойш түүний карьер хүчтэй уналтанд орсон байдаг. Тэр цагаас хойш Хамзаттай хамтран бэлтгэл хийж эхлэв. Тэр хөвшин хүрээ дээрээ хамтдаа бэлтцгээгээд шууд над руу залгасан. Би юу гэсэн гээч хараал ид би одоо очлоо гэсэн. Тэр шивэдэд шууд л хүрээд ирсэн. Би тэнд очиод шууд бэлтгэлтэй орсон байдаг. 2-3 өдрийн дараа бид сайн найзууд болцгоосон. Хамтдаа хаасаагүй тэнэн тэгээд байгаа газараа шууд бэлтгэлээ хийж эхэлдэг. Тэр одоо миний найз биш ээ, миний дүү болсон. Тэр Англид өссөн, харин би Чечэнд өссөн. Тэгээд би дуудлаггүй би биений ах дүү гэж дуудаж хэлсэндээ ер нь бол тэгээд бид хоёр маазраал явж байдаг шүү дээ. Internet's going wild about you and Hamzat training together. Тэд бүгд Smash Bros гэсэн малгай өмсчихсэн байж тээ. Хэвээ галзуу юм аа. Smash everybody. You and Darren too. Чи бас Darren Till та хоёр мөрөн дээрээ гараа тавьчихсан маазраадлаа алхаад мэдээч тэр миний дүү юм чинь. Өгшөн чи бол алуурчин чамааг найстайгаа ингээд маазарч байгааг хараагүй удсан байна. Тэр солиотой юм шиг жаргалтай машинаараа салхи татуулж байсан. Бүр урсгал сөрөөж явж байсан. Би түүнд хэлсэн та нар баривчлагдсан шүү дээ. Тэр бол сайн тулаанч. Түүнийг бид үнэхээр хүндэлдэг. Миний бодлоор Хамзат түүнийг илүүрхэж ялна. Би энэ залуу гэдэж уугаад удлаа гэхэд л 1 минутанд шууд л зүү дуусгана. Зүгээр л амлаа. Тэр надад дэндүү жижигдэн. Аимхаа залуу. Burns хагас дунд жинт хийж байгаа энэ тулаан чи ялагдана гэж үнэлэгдсэн байна. Үүн дээр ямар хариулт өнгөөр байна? Доогоор үнэлэгдэх нь ойлгомжтой штэ. Энд хаанан сууж байгаа юм чинь. Чи галзуу юм өгшөө. Хагасаа өдөр уулзцгаая найз минь. His mindset was not what we trained. His mindset was he's going to go in there
and he's going to destroy the guy. This was just an all-out brawl, which we were training not to have. Why did he just throw the game plan out? He threw the game plan out because he promised everyone that he was going to knock him out. Тэр UFC холбоонд хийж байгаа 2 дахь үндсэн тулаан дээр л гэхэд өөрөөсөө эсрэг 119 оновчтой цохилтыг хийж гүйцэтгсэн байдаг. Trying to find the best out of the athletes across all of China and giving them scholarships to train. And Leon Nai's one of them. Here we go. She's Би түүнийг ийм галзуу амтан гэж ёстой мэдсэнгүй. Би Хамзатыг ийм сайн тулаа үзүүлнэ гэж бодоогүй. Хүн болгон түүнийг илүү сайн тулална гэдгийг мэдэж байсан, бас хүлээж байсан. Тэр галзуу байсан. Everybody thought this guy would ragdoll everybody he fights. He thinks he could walk on water a little too much, and that's partially our fault. За ямар шүү байна дөө өгшөө. Дайжгүй байна. Баяр хүргэе, бас баярлаа ах минь. Бид хийх ёстой ажлаа хийлээ. Хайртай шүү залуу минь. Би чиний гэр бүлийг, хүүхдүүдийг чинь харсан. Тэднийг харсны дараа чамтай тулалдахад тийм ч амар байсангүй. Баярлалаа өгшөө. Хийсэн бүх зүйлд чинь сайхан тулаан байлаа. Тулаан надад амархан байгаагүй шүү. Чи хараал ийдсэн сайн юм. Дэлхий дахиад дайн дажин руу буцаад шилжив. Нэгэн тэгэлсэндээ бүгдийг л зовоож өмүүлж эхлэв. Миний царай Лас Вегаст хаас айгуул байна өгшөө. Бүгд л намайг мэддэг болж тэд миний зурагтай хувцсыг бариад над руу шууд хүрээд ирэх юм. Хэрвээ бид Хамзатын нэрийг дөрөдөхгүй өнгөрч болохгүй юм. Чи энэ залуугийн талаар юу гэж бодож байна вэ? Миний санал гэвэл тэр сайн тулаанч бас галзуу том амтан. Би тэр залуугийн нэрийг дахиж давтаж хэлмээргүй байна. Та нар үнэхээр Чимаев эсрэг тулахыг хүсэж байгаа юм уу? Тийм ээ, тэр над дээр яваад ирсэн тэгээд үл хүндэтгэж байсан. Тэр бидний туулж гарсан зүйлийн хаанч хүрэхгүй. Маш олон хүн тэр би тэндээс ирсэн, эндээс ирсэн гэдэл. Энэ бол түүнтэй адил зүйл биш. Тэр сургууль сурч байсан, дайжгүй амьдралтай байсан, ширээн дээр нь бидэнд талах бол мөрөөдөл байсан юм. Бид тис ондоо би жинхэнэ дайн юу байдгийг харж өссөн. As to exactly what's going on right now. Shit show. Absolute shit show back there. Stop. Get a 1-3. Stop. Kevin Holland, I hear you might understand why things are a little bit different right now. Can you tell us anything? Shit show. Say something now. Чи юу ч мэдэхгүй өлөгч минь. Чи тийм амьдралын тухай юу ч мэдэхгүй жаалаа. Чи мэдэхгүй штэ. Чи бол миний өлөгчин. Тэр кампинг ойролцоо 60 орчим залуус. Хамзатын бүлгэнд 30 орчим хүнд гарууд. Чи одоо энд ярьж чадах уу? Хүн болгон чамаа гангстер гэдэг илүү альваа хүрээдэр зайлж үз хараал идсэн өлөгчин минь. Надад итгэхээр энэ бол зөв шийдвэр. Энэ хэвлэлийн хурлыг одоо хийх боломжгүй боллоо. Би сая мэдээ сонслоо. Хүн бүр аюулгүй байдлаа хангаад болгоомжтой гараарай. Тийм ээ. Энэ бол хамгийн зөв шийдвэр. He was alone with the DS team. How can that be possible? Би ээжтэй амлчихсан. Гэхдээ тэд хогийн царайлал үлдсэн. Better finish me because he's the next killer in town. Эхний удаад бид 4 кг-ын хассан. Ямар ч асуудалгүй амархан байсан. Дараа нь бид халан усны хэсэг рүү дахиад очсон. Тэрний бие гинтл муудаж шууд салгалаад эхэлсэн. Түүний бие муудаж байгаа талаар тэр хэлсэн юм. UFC бидэнд л энэ чинь багыг илгээсэн. Тэд хараад л түүнийг ямар байгааг хэлсэн. Тэд үүнийг одоохон зогсоохыг шаардсан. Би тулаанд оролцох гэж хичээсэн боловч эмч нар бүгдийг зогсоосон. 178.5, the official weight for Khamzat Chimaev. How do you miss? Энэ зүйлийг тэр яаж хийсэн болж таарч байна.
Тэр 80 кг орчим жинтэй байна шүү дээ. Мэдх юм алга. Тэр чин хаслтан дээр яаж ажилласныг үнэхээр мэдх юм алга. Бараг 4 кг илүү байна. Энэ бол түүний амьдрал дахь үнэхээр чухал хэсэг байсан. Нэг алхам, магадгүй нэг хагас алхам урагшлах боломж. Тэгээд бүр үндсэн тулаанд тэр илүү жинтэй орж ирсэн. Бид үндсэн тулааныг солих шаардлагатай боллоо. Нед Диазын эсрэг Тони Фергюсон, Хамза Чимаев, Кевин Холландын эсрэг тулалдах болно. Кевин Холланд энэ тулаанаас татгалзаж болох байсан. Гэхдээ тэр бол жинхэнэ гангстер. Ой, залуусаа эхлээд амаа хамигцгаач. Бид юуны учир үүнийг хийж байна гэж бид сүйтгэх болно. Бид Кевин Холландыг үгүйх нь, бид Диазыг сүйтгэх нь, бид бүгднийг үгүйх нь. Учир нь тэр одоо ирж яваа. Хэрвээ хэн нэгэн авраг болох ёстой бол тэр нь би. Бүх зүйлээ тархин дотроо тооцоод өрсөлдөгчөө толгоон дотроо аль хэдийн ялчсан байдаг. Тэгээд түүнийг бодит болгохын тулд ринг рүү хамагвардаараа үйдэг. Ямарвдаа залуусаа ямар нэг зүйл хэлээч. Хэрвээ хэн нэгэн бүгдийг нь дуусгавал тэр бол чичээн өлөгчин гэж ойлгоорой. Ингээд бяцхан охин түүнд юу гэж хэлсэн хэсэг рүү буцаад очие. Бяцхан охин Хамза Чимаеваас ганцхан асуулт асуусан. Аамыг алуулсан. Та хахад минь тулалдахыг зааж өгч чадах уу гэж. Залуусаа яг одоо дэлхий дээр юу болж байгааг та нар анзаарч байна уу? Эргэн тойронд хүүхдүүд үхэж байна. Дэлхийн аль хэсэг байсан ч хамаагүй Украин, Сир, Афганистан, Америк хаана байх нь хамаа алга. Хүүхдүүд өргөдөж байна. Энэ үнэхээр хэцүү. Би үнэхээр санаа зовж байна. Тэд уйлсаар удахгүй энэ бүхэн засарна гэдэгт би итгэлтэй байна. Муслим, Есүс, Будда аль нь байх нь надад хамаагүй. Гуй залуусаа бүгд нэг зүрхтэй байцгаая. Хамтдаа дэлхийгээ сайхан болгоцгоё. Баярлалаа залуусаа. Данга та бүхэн чичээн улсын тулаанч UFC-д нэрд гарч буй залуу Хамза Чимаевын тухай нэрийн сонирхолтой дугаарыг үзлээ. Гэт танд таалагдсан бол та subscribe товчон дээр дарахаа битгий мартаарай. Дээрээс нэмээд дараагийн тасархай дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай сайхан амарцгаагаарай.